ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Тэгээд энэ хууль үндсэндээ 21 хоногийн өмнө анхны хилцүүлэг хийгдээд чуулганд орох гээд яг дараалалаар орохгүй хойшлоод байгаа л да. Тийм болохоор миний хувьд бол одоо эхний асуудал болгоод явах нь бол цаг хугацааны дарааллын хувьд болж байгаа хаа. Тэр зээлийн батлан даалтын сангийн тухай хувьд өнгөрсөн 7 хоногт бид анхны хилцүүлэг хийсэн. Анхны хилцүүлэг хийсэн байдлаас нарахад бол инновацийн хуулийг эхний ээлжинд жишээлбэл явуучих бололцоотой болов гэсэн тийм бодол байна. За тэр маргаантай асуудлын тухайд энэ боловсон соёлын шинжилгээ ухааны яам зарим гишүүд энэ хуулийг хоёулаа зэрэг өргөн барьсан байгаа. Энэ хоёр хуулийг нийлүүлж ажлын хэсэг ажилласан. Маргаантай хэсгүүд төр яамнаас, шинжилгээ ухааны академиас, үндэсний хөгжил шинжилгээний хорооноос маш олон хүмүүс ажилласан. Бүх маргаантай асуудлыг шийдвэрлсэн, тасалсан ямар ч одоо маргаантай асуудал байхгүй. Ганцхан нэг зөрүүтэй юм байж байгаа. Энэ дээр юу гэхээр ерөөсөө л нэг эрх мэдлээ хэн авах уу гэдэг дээр. Харьяаллын асуудал. Энэ хуулийн одоо хэрэгжүүлэх байгууллага нь аль байгууллага байх вэ гэдэг дээр. Гэтэл шинжилгээ ухааны үйл ажиллагаа бол ерөөсөө мөнгийг шинэ мэдлэг болгодог. Инновацийн тухай хууль бол шинэ мэдлэгийг мөнгө болгодог процесс. Энэ одоо зарчмын нэлээд томоохон зөрүүтэй асуудал байж байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр ажлын хэсгийн гаргасан байнгын хорон дээр гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй улсууд ингээ хуулийг зөвхөн өөрийнхөө таалалд нийцсэнгүй, эрхшигт нийцсэнгүй гэдэг утгаараа ингээ гишүүд рүү бичиг барьж гүйдгээ болох хэрэгтэй. Иймэрхүү асуудал нэлээд их гарсан. Тийм болохоор энэ хууль бол тийм маргаантай асуудал байхгүй. Ингээ хилцээд явах бүрэн бололцоотой л гэж үзэж байгаа. За